Монгол хүний аюулгүй байдал тэр дундаа хүүхэд залуусын ёс зүй, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, гадны хэл соёлд хэд автомтгай байдал, эрүүл мэнд, бие барилгын хөгжил, их дүүх өв соёл уламжлаа үл хайрах хандлага бас анхаарал татж байгаамаа. Ийм цаг үед улс орны үндэсний аюулгүй байдлыг батлан бэхжүүлэхэд ард иргэдийн эв нэгдэл, үнэт зүйлээ нандиндан хамгаалах, гүүгдэх, өв соёлоо сурчлан дэлгэрүүлэх, байгаль дэлхийг хайрлах, аюул эрсдлээс өөрсдөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадвар хамгийн чухал бөгөөд үүнд та бүхний үүрэг оролцоо, мэдлэг туршлага онцгой чухал гэдгийг төрийн тэргуун онцлон хэлгэж байна. Бидэнд эх орон тусгаар тогтнол эв нэгдэл ирээдүйн хойч үеэс илүү эхэн зүйл гэж үгүй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч хүүхэд залуустай эх орон үзэл, бие барилдар, ёс зүй өвдөгч хүмүүж олох зорилго бүхий үндэсний хөтөлбөрийг бас та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болсноо бас дуулахад таатай байна. Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчдөө Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт арга хэмжээнүүд нь эх орон тусгай тогтнолын үндэс, их дүүх, өв соёл, үндэсний батлахыг сурчлан таниулах, иргэд хүүхэд залуучуудын эх орон зүйлслийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хууль нэмэр болно гэж зэвсэг түвшний ерөнхий хамгаалагч үзэж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулж буй Монгол цэргийн нэгдсэн холбоо болон дэмжин ажиллаж байгаа байгууллага хамт олон чин сэтгэлийн талархлыг илэрхийлж чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Үндэсний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай үйлсэд хүчин зүтгэхээр тангараг өргөсөн эрхэм дайчин нөхөд цэргийн албаа нэр төртөө хааж мэдлэг чадвар, хүмүүжил төлөвшил, ухамсарт амьдралаа улсын хорон хойч үедээ зориулан ажиллаж байгаа эрхэм ахмад дайчид улсын орныхоо хөгжил дэвшил сайн сайхны төлөө хүч хөдөлмөрөөр зориулан ажиллаж буй эрхэм нөхөд та бүхэнд болон та бүхний гэр бүл, үр хүүхдүүд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мянган жилийн баатарлаг их түүхтэй Монгол улсынхаа төлөө нэг санаа, нэгдмэл зорилготой хамтран зүтгэх та бүхний цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүсэн өрөөё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан болох болтугай. Монгол улсын төлөө зүтгэе.